Улаанбаатар хот. Тэвд дэлхийд бүгд наримдах Монгол Ард улсын нийслэлж алдарсан энэ хотод манай хөрмийн зүрх улсын маань голомт билээ. Халахын ангад дугаарвагдж явзандан бутагт өндөргийн занавазар цэрвэн 1639 онд одоогийн Өвөрхөн аймгийн бүрд сумын нутаг Ширээ цагаан нуур гэдэг газар хутагтын өргөг байгуулснаар манай хотын түүх эхэлдэг. Тэр үеийн Улаанбаатар хотын Жавзандан бутагтын орд гэрээс болгон бүрдэж байсан тул өргөө гэж нэрлэдэг байжээ. Удирдагчаан тойрон буудалладаг эртний Монголын заншлаар бутагтын өргөг хүрээлэн өргөжин томорсон тул түүнийг хүрээ гэж нэрлэх болсон. Хүрээ үүсэж байсан тэр цаг нь тайван бос. Монголд манжийн төрөнхөйлөл нүүрлсэн. Бас монголчууд өөр зууран хямралдан дайтаж байсан тул хүрээ нь орхон сэлэн хэрлэн мөрний сав нутгаар 1719-с 1779 онд 21 удаа нүүдэлэн буйран савжээ. 1778 онд хүрээ нь Богдхан уул, Сангэн хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан дөрвөн уулын дундах уудам энэ хүндийг ирж буужээ. Энэ газрын хан уулын ар хатан туулын хөвөөс хэрүүн сэлбэн дэнжин хүн чулууны хонгор хэмээх газар байсан. Өнгөрсөн хугацааны дотор хүрээ хот маань өргөжин тэлсээр эртний уламжлал орчин үеийг хосолсон өнөөгийн сайхан хот болжээ. Бид Улаанбаатар хотон Азийн цагаан дагна гэж бахархан нэрлэж, хувьсгалаас өмнө түүнийг харанхуй бүдүүлэг эсхий хот байсан мэтээр ярьж сэтгэж сурчээ. Үнэн дээр Улаанбаатар хотын маань үүсэл хөгжлийн түүх бол манай орон ард түмний хөгжил дэвшил ололт амжилтаас гадна бас бидний алдаа эндэглийн бодит жишээ юм. Эхорныхоо нийслэл Улаанбаатар хотын түүхийг мэдъе гэвэл тэр хот хөгжлийн ямар үе замыг туулсныг мэдэх шаардлагатай. Хүрээний анхны дуун Батцагааныг Өндөргийн занавазлын зурагчлал зохиосон 10,000 лам хувраг хурдаг байсан энэ дугныг тойрон хүрээний бүх сүм дугн хороо байрладаг байсан. Хуучин хүрээ нь гантам баруун зүүн дамнуурчин харчуулын хороо зэрэгээс бүрдэж байжээ. Зүүн тийшээ консулын дэнж буюу гадаадынхны хороо бол түүнээс зүүн тийш нь Маймаачин буюу Хятадуудын хотхон байлаа. Хүрээний хойд үед Дамбадар жахид, Дашчонхон хийд, Шадвлын хийд. Богдхан уулын урд үед Мандширийн хийд байсан. Хүрээний урд үеэр нь туулгалын хөвөн дээр Богд хааны амьдрдаг Ногоон ордон, Мөргөлийн цагаан сүм, Сэрүүн ордон байрладаг байлаа. Хуучин хүрээний тангар төвөд Хятад, Орос, Монгол 5 хэлийн улс цугларсан ёстой олон төдийн газар байжээ. Хүрээний
Хүлээ шүү Эдвара малын захад дээр Хятад, Төвд, Орос, Америк, Герман зэрэг олон улсын худалдааны бүс байсан гэдэг. Үнэндээ хүрээний зах нь тэрүүгийн үйлдвэр худалдаа соёлын төв байсан бололтой. Хүрээний хурал номын гол дугуйн сүмүү цогцолсон төв газрыг зүүн хүрээ гэдэг байжээ. Зүүн хүрээ нь өнөөгийн Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэр. Тэнд Монгол маягийн гэр дугуйн, Хятад янзын сүм, Төвд загварын дөрвөлжин дугуйн, Орос хэлбэрийн байшин болон эдгээрийн нийлмэл маягч бас байсан. Зүүн хүрээнд байсан сүм дугуйнууд нь барилгын хийц маяг уран гоёроо ижилгүйсэн. Өөр өөрийн өвөрмөц онцлогтой уран барилгын жинхэнэ Монгол төрхийг хадгалсан байжээ. Ялангуяа сүмийн доторх бурхан тахил нь хос үгүй сайн. Монгол уржуулын ур ухааныг илтгэсэн гайхамшиг бүтээлүүд байсан бололтой. Боловсролын өмнөх хүрээ нь 30 аймагтай байжээ. Ажил төрлийн онцлогоор нэрлэгдэж байсан аймаг өвөр нь хурал ном, ёслолоо хийдэг гэр хэлбэртэй дугуйтай байжээ. Хүрээнд 1765 онд баригдсан Дамбатар жахид, 1830 онд байгуулсан Гандан тагчлангийн хийд, 1904 онд байгуулсан Чойжин ламын хийд зэрэгээс гадна хүрээнд амьдарч байсан хятадуудын эсрэг сүм зэрэг уран барилгын гайхамшиг цогцлборууд байсан юм. Богдын хүрээний соёл боловсролын нэг төв нь Богдхан уулын өвөрт байсан Нонс ширийн хийд байна. Энэ хийдийн шарын шашны өлгий болсон Төвдийн Лас хот, Өвөр Монголын Бадгар зуугийн адил Төвд загварын сүм дугнаас бүрдсэн байжээ. Тэр үеийн том хийдийн нэг адил энд жилгүүрийн цам харайдаг байсан байна. Хүрээний сойхон Дамбатар жахидын архны энгэр дээр байсан даш жонхор хийдтэй ч мөн цам харайдаг байжээ. Хүрээнд хараж байсан цамуудаас жилгүүрийн зуны сүүл сарын 28-нд болдог байсан их цам нь өөрийн баг өмсгөл өрөөж баян тансан, дэгэн чих өвөрмөц, ар Монголын цам бүхний сонгодог хэлбэр байсан. Цам бүжиг нь өвчин зовлон дайн дэжингүй эрүүл саруул элбэг хангалуун амьдрахыг олон түмэндээ өрөөсөн утгатай бүжиг байжээ. Их хүрээнд зөвхөн цам төдийгүй сор залах, сачиг дөвцөн хий, ши янгуу тоглох, 10 засгийн наадам хийх зэрэг Монгол үндэсний зан үйл шашин шүтлгийн холбогдолтой уран сайхны үзүүлбэрээр алдартай байсан юм. Төчөөдний дундуйс Улаанбаатар хотыг барилгажуулах ажил эрч хүчээр авч ихэвчлэн Европод загварын барилгууд барьж эхэллээ. Гадаадын улсын их сургууль зочдууд төв театрыг барьж хотыг цэцэрлэгжүүлэх ажил эхэлсэн.
Ингэснээр хот маань шинэ үеийн дүр төрхийг олж эхэллээ. Улаанбаатар хотын шинэ гудамж талбай байгуулахдаа хуучин нийслэл хүрээний гудамж талбайн байршил зохион байгуулалтыг үндсэнд нь хадгалсан юм. Сүхбаатарын талбайг тогтжуулах ажлыг 1946 оны 6 дугаар сарын 15-нд бүх нийтийн субботникоор ийхүү эхэлж байсан нь Улаанбаатарын шинжилгээний эхлэл байлаа. Мянган 50 он гэхэд Улаанбаатар хот орчин үеийн хотын төрхийг олсон байлаа. Гадаадын улсын их сургууль холбоо зэрэг засаг төрийн албан газрууд сургууль сэлийн байгууллагууд баригдсан байж. Улаанбаатар хотыг өөрчлөн хөгжүүлэх хангалттай ерөнхий төлөвлөгөөг 1954 онд зохион байгууллаа. Уг төлөвлөгөөний дагуу 20-25 жилийн дотор нийслэл хотон тогтжуулахаар тооцжээ. Улаанбаатарыг холбосон төмөр зам 1950 онд ашиглалтанд орсон Улаанбаатарын төдийг эх орны хөгжилд их тус болсон. Хавьяад он Монголын ард түмний хувьд сэргээн босвол бүтээн байгуулалтын жилүүд байлаа. 30-40 оны үеийн хардлага, мөрдлөг, баримтлага, дайн байлдааны төвшөлтийг туулсан хүмүүс сая цээж дүүрэн амьсгалж эхэлсэн. Яарамгийн талбайг 1946 оны 7 дугаар сарын 11-нд хувьсгалын 25 жилийн ойгоор анх нээсэн. Энэ талбай дээр 1922 оны 100 хувьсгалын анхны баяр наадам хийхэд их хэмжээний Сүхбаатар маань оролцож морин сургууль үзүүлж байсан түүхтэй гэдэг. Харамсалтай нь хөрөнгө хүч хэмнэх нэрээр 1960 оноос хойш Яарамгийн талбайд улсын баяр наадмыг хийхэн болсон. Наадмыг биеийн тамирын тэмцээнд төдий болгосон.
Тэр үед Бенжамин спортын гол арга хэмжээ одоогийн төв цэнгэлд хүрээлэнгийн баруун талбайд байсан голын цэнгэлд хүрээлэн гэдэгт болдог байсан. Голын цэнгэлд хүрээлэн Улаанбаатар хотын энгийн хорооны санаачилгаар байгуулж 1934 оны 7 дугаар сард нээсэн. Тэнд худалдаа үйлчилгээ номын талбай үзүүрийн танхимтай байсан. Улаанбаатар хотын залуу улсын зурмын үлрэлт чөлөөцгөн өнгөрөх гол газар нь байж билээ. Улаанбаатар хот өөрчлөгдөн хувирсан. 50-аад оны сүүл үеэс хотыг барилгажуулах ажил эрч хүчээр аван Улаанбаатарын төв хэсэг өөрчлөгдөн шинжлэгдэж, хуучин хотын тахирмуруу гудамжууд, ердийн хөсгөл, орчин үеийн машин, техник, орон сууцны олон давхар байшин барилгуудад байран тавин шахагдж эхэлсэн. Их барилгын ажлын эхлэл нь Улаанбаатарын бүх нийтийн субботник байлаа. Ер нь тэр үеийн нийслэлийн төрөлх хотон барилгажуулан тогтооход даруй оролцохыг өөрийн үүрэг гэж үзэж, үнэхээр ч үр дүнтэй ажил хийдэг байсан. Нийслэл хотын хөгжлийн явц хурдсаж ялангуяа оршин суугчийн тооч ирс нэмэгдлээ. Үүнтэй уялдан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 1961 онд шинжилэн боловсруулсан. Улаанбаатарыг барилгажуулах ажил зөвлөлтийн барилгын тэрэгствүүд байгуулагдсан 70-аад оноос эрчим жилээ. Улсаас юуны түрүү хотын иргэдийн орон сууцыг анхаарч шинэ хороодлууд босож эхэллээ. Үүнийг богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд сүүлийн үеийн загварын олон ижил барилга барьсан. Нийслэл хотыг нь уран барилгын хувьд Зүүн Европын захын хотуудын зүйдэрхтэй болгосон. Хуучин нийслэл хүрээийнхүү шинэ нийслэл Улаанбаатар болсон билээ. Зөвхөн худалдаа жижиг гар урчууд лам нарын хот байсан нийслэл хүрээ маань орчин үеийн аж үйлдвэр соёл боловсролын өндөр хөгжил үхий 500 мянгаад оршин суугчтай манай их орны төв улс төрийн голом тулан өөрчлөгдлөө. Нийслэл хот маань ардын хувьсгалын 69 жилийн дотор өөрчлөгдөн шинжилэгдэж орчин үеийн өнгө төрхийг олсон боловч харамсалтай нь үндэснийхэн уламжилт уран барилгын дурсгал хэвэд загвар уламжлалан том баг хадгалан үлджээ. Тэд их орондоо шинэ нэгийг байгуулахдаа харийн орны бэлэн загварыг хуулбарлах гэсэн ахархан бодлон хөтлөгдөн алдсан шиг юм. Нийслэл хотоо хэтэрхий Европ шинжтэй болгосныг өөрчлөлт шинжилгээний өнөө үед ил тодор ярих боллоо. Дэцгийн байгуулж үтээсэн уран барилга, гар уралдын тэр үнэт зүйлийг шинээр сэргэн байгуулах үйлс нийслэлийнхний төдийгүй манай бүх иргэдийн хойшлуулшгүй зорилго болж байна. Улсын хан голомт Улаанбаатар хотыг Монгол түмнийхэн ур ухаан эрдэдүгээг хослуулсан холойрын хүмсийн нүдийг хүчрэлж сэтгэлийг уясгасан жинхэнэ Монгол хот болгох ажлыг зөвхөн монголчууд таавал Монгол ухаанаараа хийх ёстой.